Монгол Улсын засгийн газар, эдийн засгийн хөгжлийн яам, Монгол Улсын хөгжлийн бан, Чингис бонд. Шинжлэлийн засгийн газар нь эх орныхоо эдийн засгийн хөгжлийн бодлогыг цогцоор тодорхойлох, салбар хоорондын уялдаа холбоог хангах, судалгаа шинжилгээнд суурилсан бодлого хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын түүхэн данхудаа эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан билээ. Тус яам нь хөгжлийн бодлогыг тодорхойлох чиг үүргийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор үнэл судалсны үндсэн дээр тулгамдж байгаа асуудлуудыг тодорхойлжээ. Эхний ээлжинд дан ганц гадаадын зээл тусламжуулан, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамарч байгаа хөрөнгийн орох урсгалыг тогтворжуулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах буюу гадаад зах зээлийн хамаарлыг багасгаж, валютын их усүр бүрдүүлэх нь нэн чухал болох нь тогтоогджээ. Мөн түүнчлэн импортыг оруулсан, экспортод чиглэсэн салбаруудыг бодлогоор дэмжиж, эдийн засгийн дархлааг сайжруулах асуудлыг эдийн засгийн хөгжлийн яамд дэвшүүлэн тавьжээ. Эдгээр асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх хамгийн дөрвөөчтэй арга зам бол эх орон даяар их бүтээн байгуулалтыг өрнүүлэн энэ ажил үндэсний аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж эдийн засгийг иршимжүүлэх явдал юм. Дэд бүтц аж үйлдвэрийн томоохон төслүүдийг инхүү дотоодын хөрөнгө оруулалтаар эхлүүлэх нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн нөхцөлийг бий болгож Монгол Улсын ирээдүйн хөгжлийн үндэс суурийг тавих зэрэг олон давхар ач холбогдолтой юм. Улс орон даяар их бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд хөрөнгө санхүүгийн их усүр хамгаас чухал байлаа. Иймд шинжлэлийн засгийн газраас олон улсын зах зээл дээр засгийн газрын бонд арилжаалах санаачлагыг дэвшүүлсэн. Ингэснээр бүтээн байгуулалтын төслүүдэн санхүүжүүлэх хөрөнгийн их усүрийг бүрдүүлээ зогсохгүй, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах валютын их усүрийг бий болгоно хэмээн тооцоолжээ. Иймхүү Монгол улс анхудаа олон улсын зах зээл дээр засгийн газрын бонд арилжаалж Чингис бонд нэрээр дэлхийд дахин танилцуулсан билээ. Гадаад зах зээл Чингис бондыг маш таатай хүлээж авсан. Монгол улс хөрөнгө оруулагчдад 1.5 тэрбум ам долларын бонд санал болгоход үүнээс 10 дахин их буюу 15 тэрбум ам долларын захиалга орж ирсэн Чингис бондын эрэлт хэрэгцээг илтгэнэ. Тийм ч учраас бид ижил зэрэглэл бүхий бусад улстай харьцуулбал хамгийн хямд хүүтэйгээр мөнгө босгож чадсан. Ингэснээр Монгол улсын бенчмарк буюу суур хүүг амжилттай тогтоож, олон улсын зах зээлээс хөрөнгийн хямд их усүр татах гарцыг нээлээ. Чингис бондын амжилтыг дэлхийд дахин үнэлж, Asia Money сэтгүүл, Finance Asia сэтгүүлээс 2012 оны шилдэг засгийн газрын бондоор тус шалгаруулсан билээ. Иймхүү Монгол улс олон улсын санхүүгийн зах зээл дээр Чингис бонд хэмээх нэр хүнд бүхий брендийг бий болгож хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадсан юм. Улсын их хурлын 52 дугаар тогтоолоор Чингис бондын хөрөнгийг нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ болон улсын төсвийн алдагдлыг нөхөд ашиглахыг хориглосон. Өөрөөр хэлбэл засгийн газар Чингис бондын хөрөнгийг зөвхөн эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулах чиг үүрэгтэй ажиллаж байна. Чингис бондын хөрөнгөөр юуны өмнө дэд бүтцийг хөгжүүлэх болон импортыг оруулах, экспортыг дэмжих, аж үйлдвэр хөдөө аж ахуйн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, бодит эдийн засгийг дэмжих замаар ирээдүйн эдийн засгийн өсөлтийн үндэс суурийг тавьж байна. Дэд бүтц бол хөгжлийн суурь юм. Эдийн засгийн орчин сайжруулагч, бизнесийн зардлыг бууруулахад дэд бүтцийн хөгжил хамгаас чухал. Гудамж төсөл. Дэд бүтцийн асуудлыг улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд тусгайлан авч үзэж, гудамж төсөл хэмээх цогц хөтөлбөр боловсруулан санхүүжүүлж байна. Төслийн хүрээнд ихний ээлжинд Улаанбаатар хотын оновчгүй зохион байгуулалттай 33 уул зөрийг шинжилэн засварлаж, замын хөдөлгөөнийг ойлгомжтой, түргэн шуурхай, саадгүй болгохыг зорьсон ба одоогоор 18 уул зөрийг шинжилэн засварлаж дуусаад байна. Тухайлбал эр зоригийн хэмээгддэг байсан Сабрагийн тойрог болон ихээхэн төгжрөл үүсдэг байсан Дариг сансрын улзурыг өргөтөн шинжилсэн иргэдийн талархлыг хүлээсэн ажил болжээ. Улмаар гудамж төслийн хүрээнд гэр хороололд инженерийн дэд бүтц, гэрэл түлэг, ногоон байгууламж бүхий дэлхийн жишгт нийцсэн гудамжуудыг бий болгохоор төлөвлөж байна. Мөн Монгол улсын түүхэн данхудаа олон улсын стандарт бүхий хурдны зам барихаар шийдвэрлэж, Улаанбаатар хотыг хэвтэ босоотын хэлгээр холбох 58.2 км хурдны замын зураг төсөл дээр ажиллаж байна. Дэд бүтц төсөл Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн асуудал элд бэрхшээлүүд хотын инженерийн шугам сүлжээний хүрэлцээтэй ихээхэн холбоотой. Шинээр байшин барил орон сууц барих гэхээр шугам сүлжээтэй газар олддоггүй тул нийтийн эзэмшилийн ном бус, хүүхдийн тоглоомын талбай зэргийг нураан барилгажуулах муу жишг газар аваад байсан.
Иймд Улаанбаатар хотын дулаан цэвэр бохир усны магистраль шугамыг өргөдөн тэлж хотын газрын асуудлыг нэгмөр шийдвэрлэх зорилт тавьжээ. Чингис Бондын хөрөнгөөр орон сууцны 10 хороолол, гэр хорооллын 12 байршил, дэд бүтцэд төсөл хэрэгжүүлэн магистраль шугамд хөрөнгө оруулалт хийж байна. Ингэснээр нийслэлийн газар хөмслийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, Улаанбаатар хотыг дөрвөн тийш тэлэн хөгжүүлэх боломж бүрдэж байна. Энэ нь барилгын салбарын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, орон сууцны үнийг буулгах давхар ач холбогдолтой. Чингис Бондын хөрөнгийн хүү иргэдэд хүртээлтэй байдлаар ухаалгаар зарцуулснаар нийслэл Улаанбаатараа хурдны замтай, шугам сүлжээтэй, удамжид тал байтай, ногоон бүстэй хот шиг хот болгон хөгжүүлэх үндэс суурь тавигдж байна. Орон нутгийн автозам. Орон нутгийн хэмжээнд 6 аймгийн төв буюу Баянхонгор, Сайншанд, Мандалгой, Чойбсон, Даланзадгад, Бүрэн хотуудыг улсын нийслэл Улаанбаатар хоттой хатуу хөжилтэй автозамаар холбож байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь манай улсын зам тээврийн салбарын хөгжлийг цоо шин шатанд гаргах юм. 2013 онд өмнөх 5 жилд ашиглалтанд оруулсан нийт замын хэмжээтэй тэнцэх замын ажлыг эхлүүлсэн Чингис Бондын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын бодит үр дүн. Одоогоор улсын хэмжээнд 1800 км замын ажил хийгдэж байгаагаас 900 км зам бүрэн ашиглалтанд орж 150 км замын далангийн ажил дуусаад байна. Тухайлбал Баянхонгор аймгийн төв Баянхонгор, Дорногов аймгийн төв Сайншанд, Дундгов аймгийн төв Мандалгой хотууд Улаанбаатар хоттой хатуу хөжилтэй автозамаар холбогдож дуусчээ. Энэ нь орон нутгийн бизнесийг дэмжих, бүс нутгийн уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ улсын хэмжээнд тээврийн зардлыг бууруулж, хөгжлийг хөдөөд түгээх зэрэг олон давхар ач холбогдолтой. Жишээ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн 30-40% зөвхөн тээврийн зардал бүрдүүлж байна гэсэн судалгаа бий. Иймд дэд бүтцийг хөгжүүлэх замаар тээврийн зардлыг бууруулах нь бараа товарын үнийг тогтворжуулахад мөн зохих хувь нэмрэн оруулах юм. Шин төмөр зам төсөл. Дэлхийн хамгийн том нүүрсний урд газар болох 5 тулгын урдыг эдийн засгийн хэрэгэлтэнд оруулахад тээврийн асуудал хурцаар тавигддаг. Тус ордыг хэлийн бомбтой төмөр замаар холбосноор нүүрсний тээврийн зардлыг 2 дахин бууруулж, улмаар урд газрын үнэлгээг эрс нэмэгдүүлэх боломжтой. Чингис Бондын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа шин төмөр зам төслийн хүрээнд 5 толгой, гашуун сухайт чиглэлийн 267 км замыг барих ажил эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар газар широоны ажил 65%-тай явж байна. 2015 онд ашиглалтанд орох энэхүү төмөр зам нь 5 толгой нүүрсний урд газрын тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдвэрлэх юм. Энэ нь 5 толгой төслийн зах зээлийн үнэлгээг үсгэж, Монгол улсын иргэн бүрийн эзэмшиж байгаа 1076 хувьцааны үн цэнийг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой. Тээврийн асуудлыг инхүү шийдвэрлэснээр манай улс далайн тээврээр нүүрсэн хямд үнээр тээвэрлэж байгаа Австрали, Индонез зэрэг улстай амжилттай өрсөлдөх болно. Аж үйлдвэр. Хөрөнгө оруулалтын 2 дахь үндсэн чиглэл болох аж үйлдвэрийг дэмжих ажлын хүрээнд байгалийн баялаг, түүхий дээн их орондоо боловсруулан нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байна. 5 толгой цахилгаан станц. Аж үйлдвэрийг хөгжүүлэхэд нэн тэрүүнд цахилгаан эрчим хүчний их усрын асуудал тавигддаг. Дэд бүтц хөгжлийн суурь бол цахилгаан эрчим хүч хөгжлийн хөдөлгүүр. Нүүрсний маш их нөөцтэй хатлаа гаднаас цахилгаан импортлдог нөөцгөл тогтолцоог халахын тулд нүүрсний ордуудад түшгэлийн цахилгаан станц барьж байгуулах нь манай улсын хувьд тэргүүн ээлжийн зорилт билээ. Ингэснээр их бүтээн байгуулалт аж үйлдвэрийн хөгжлийг тэтгэж, улмаар цахилгаан экспортлогч улс болж бүс нутагт цахилгаан илрүүлэх боломж дээгдэх юм. Эхний ээлжинд 5 толгой ордын дэргэд 450 мегаватт хүчин чадал бүхий цахилгаан станц барихаар шийдвэрлэж, Чингис Бондын хөрөнгөөр уг цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд 5 толгой оюутлогоо чиглэлд 157 км цахилгаан түгээх шугам татах бөгөөд 5 толгой цахилгаан станц ашиглалтанд орсноор манай улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл 50% нэмэгдэж улмаар оюу толгой ордын цахилгааны хэрэглээг бүрэн хангах төвшөнд хүрэх юм. Төмөрлөгийн үйлдвэрлэл. Эрчимтэй хөгжлийн эхлэлийг тавьж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд хүнд үйлдвэрлэл тэр дундаа төмөрлөг, гангийн хэрэгцээ шаарддаг маш өндөр байдаг. Монгол улсад аж үйлдвэрийн салбарт хэрэгцээтэй бүхий л түүхий эдийн нөөц байдаг нь манай хамгийн том давуу тал юм. Тухайлбал манай улс 726.5 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Харамсалтай нь бид төмрийн хүдрээ хөдөр чигээрний хэмжээгээр экспортлдог атлан эргээд ган, арматур, төмөр хийцэргийг импортоор авдаг. Өөрөөр хэлбэл түүхий дээн хямд үнээр экспортлож,
эргүүлээд нэмийн өртөг шингэсэн хэлбэрээр өндөр үнээр худалдан авч байна. Иймд шинэ жилийн засгийн газраас төмрийн хөдрөөм баяжуулах, улмаар төмөрлөг, ган үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн. Дотоодод барилгын арматур үйлдвэрлэх нэг, экспортод зориулж төмрийн хөдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх 3 төслийг Чингис бондын их усүрээр санхүүжүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна. Барилгын материалын үйлдвэрлэл, импортыг оруулж нэмийн өртөг бий болгох бас нэгэн санаачлал бол байшин үйлдвэрлэх комбинатыг сэргийн шинжлэх төсөл юм. Тус үйлдвэр нь 200 гаруй нэр төрлийн төмөр болон сул бетон эдлэл, арматурт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Үйлдвэр ашиглалтанд орсноор 2500 ажлын байр шинээр бий болж байна. Энэхүү үйлдвэрийн ханын хавтан зэрэг эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн нь барилгын өртгийг бууруулахад чухал үүрэгтэй юм. Цаашдаж мөн барилгын материалыг аль болох их орондон үйлдвэрлэх аливаа санаачлагыг төрийн бодлогоор дэмжих болно. Энэ нь засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэдийн орон сууцчлуулах хөтөлбөрийн бас нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Төрийн орон сууцны корпорац иргэдийг орон сууцчлуулах хөтөлбөрийн хүрээнд засгийн газраас барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж орон сууцны нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээ авч байна. Монгол банктай хамтран хэрэгжүүлж байгаа 8% ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд иргэдийн худалдан авах чадвар орон сууцны эрэлтийг дэмжиж байгаа. Тэгвэл Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа орон сууцны хөтөлбөрөөр нийлүүлэлт талыг дэмжиж орон сууцны үнийг хазаарлах бодлого баримталж байна. Энэ ажлын эхний бодит үр дүн бол Улаанбаатар хотод сүмдэрлэж байгаа буян тухай хороолол юм. Орон сууц санхүүжилтийн корпорацийн захиалгаар хан үйлдвэрийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа уг хороол нь 1764 айлын орон сууц, цэцэрлэг, үйлчилгээний төв, зам, инженерийн дэд бүтцийн хамт цогц шийдлэр баригдаж байна. Буян тухай хороол нь үндэсний томоохон барилгын 5 компани нэгдэл болох үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн Монгол инженерүүд Монгол барилгачдын хөтөлмөрөөр сүндэрлэж байгаагаараа онцлог юм. Дайжухын хөнгөн үйлдвэрлэл. Эдийн засгийн бүтцийг сайжруулж улмаар экспортын орлого зөвхөн уулуурхайн салбараас хамаардаг өрөөсгөл тогтолцоог халахын тулд Монгол улс нэн төрөнд дайжухын салбар болон тус салбарын түүхийд суурилсан хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлбэл зохино. Монголын ноос ноолуурыг дэлхийд дахинд таниулж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох явдлыг эрчимжүүлэх нь Монгол улсын хөгжлийн бас нэгэн гарц юм. Энэ зорилгоор Чингис бондын хөрөнгөөр дайжухын хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийх ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал ноосны салбарыг шинэ түвшинд гаргахыг зорж байна. Манай улс жилдээ 6000 орчим тонн угаасан ноос экспортлдог атлан жилүүр 50 орчим тэрбум төгрөгийн давг импортоор худалдан авдаг. Тэгвэл экспортод гарч байгаа угаасан ноосоо дотоодон гүн боловсруулж чадвал жилдээ 2.5 сая тууш метр хагас болон цэвэр ноосн давуу үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Иймд ноосны салбарт хөрөнгө оруулалт хийж дотоодын давны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж байна. Мөн түүхийн ноолуурын экспортыг зогсоож, нэмийн өртөг шингэсэн экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн улс орон даяар 20,000 гаруй ажлын байр бий болгож, орон нутагт 200 гаруй жижиг сүлжмэлийн үйлдвэр байгуулахаар шийдвэрлээд байна. Түүнчлэн хот сурын газрын хүн амын сүүн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилт тавин Улаанбаатар хот орчимд цэвэр үйлдвэрийн 300 үнэвөхий 15 ферм, 20 тонноос дээш хүчин чадалтай 4 том үйлдвэр байгуулах, орон нутагт сүүний илүүдлийг ашиглан хадгалалт даах цэцгийн тос арц бүтээгдэхүүн үйлдвэрлэх 86 цех байгуулахаар ажиллаж байна. Чингис бондын хөрөнгөөр ийхүү их орон даяар их бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Монголчууд бид байгалийн баялгаа өөрсдийн хүчээр их орондоо боловсруулан нэмийн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол орныхон өргөн удам тал нутгийг орчин үеийн дэд бүтцээр холбож, дэлхийн хөгжилийг их орондоо түгээх том зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Эрхэм үзэгч та эдийн засгийн хөгжлийн яам Монгол улсын хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх вебсайтаас хүлээн авч мэрэгэн ухаандаа тунгаан бодож санал хүсэлтэн бэлгээнэ. Анхаарал тавьсанд баярлалаа.